өнгөрсөн хавар намар 10 сард ирэхэд 12 сарын 6 сая хүнтэй байсан. Одоо нэг 20.3 сая хүнтэй гэж мэдээж хамгийн сүүлийн мэдээ. Бид өндөр Бээжин хотод гадаа хасах 5 градус бидний автобусанд нэмэх 14 градус толон байна. Ингээд Бээжин хот маань нийтдээ 6 дүүрэгт хуваагддаг, 6 том дүүрэгт хуваагддаг. За бид нар одоо 3 дугаар зам дээр явж байгаа би бас таасан байна. За одоо энэ Бээжин хот маань монголчуудын үед ээлтэй элэгтэй юм хотоор тодорсон байгаа. Ягаад гэвэл анхны олимпийн медалийг эндээс хүртсэн 2008 оны зуны олимпийн наадмаар 2 алтан медаль хүртсэнийг та бүхэн мэдж байгаа хаа. За ингээд аялал одоо ингээд үргэлжилж байна. Одоо ингээд энэ сая бамбар асаасан бамбарын дөрсгөө. Олимпийн тосгонд орж ирж байгаа шүү дээ. Олимпийн тосгонд удахгүй орж ирэх гэж байна. Одоо ингээд хурдны жимээр яваад одоо дараагийн жижиг хурдны жимээр орох гэдэг ингээд явж байна. Өөлө 100 гарталд харагдаж байна уу? Арай харагдаагүй байна. За яарсан. Тэгээ бид нар шоуны одоо тэр харагдаж байна. Шоуны 10 дээр харагдаж байна. За энэ 100 гарталд харагдаж байгаа шүү. Бээжин хотод болсон зуны олимпиад зориулсан босгосон юм тэгэлт хүрээлэн байгаа. За бид бүхэн мэдж байгаа энийг бол шооны өөр гэж нэрлэж байгаа ийм алдартай тэгэлт хүрээлэн. Энд бол 2008 оны олимпиад дэлхийн төвийн олон тамирчид иржэнд өндөр амжилт үзүүлсэнийг мэдж байгаа. За 2008 оны олимп бол манай монголчуудын хувьд бол бас түүхэнд орсогдох ийм олимп болсон. Манай улс бол олимпиад анх удаа олимпийн аврагтай болж ингэж ийм олимп бол манай монголчуудын хувьд бол түүхэнд орсогдсон ийм олимп болсон. Тэгээд бид энэ олимпийн тэгэлт хүрээлэнд ирээд энд үдд сонирхож байгаадаа маш их сайхан байна. Can't buy me love, love, can't buy me love.
that makes you feel alright. I'll get you anything, my friend, if it makes you feel alright. 'Cause I don't care too much for money, but money can buy me love. I'll give you all I've got to give if you say you love me too. I may not have a lot to give, but what I got I'll give to you. I don't care too much for money, but money can buy me love, can buy me love. Everybody tells me so, can buy me love. No, 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 say you don't need no diamond rings, and I'll be satisfied. Tell me that you want the kind of things that money just can't buy. I don't care too much for money, money can buy me love. That money just can't buy. I don't care too much for money, money can buy me love, buy me love, love, buy me love. За Лондонгийн Арсенал хорооны гишүүд бүгд нарын хотод ард улсын нийслэл Бээжин хотноо хүрэлцэн ирээд одоо ингээд амьтдын зоо паркаар ингээд аялж байна. Тэгэхээр бидний ингээд одоо бас энэ аялах нөхцөл болцоогоор хангасан дунд гоё мөнх олор сангийн тэргүүн мөнх олортой болж байна. За сэтгэл ямар байна? Хэдэн гишүү явж намаар нэг гишүү? За сэтгэл их өндөр байна. Нийтдээ манай аяллаа бүрэлдэхүүн бол 67 оны бүрэлдэхүүнтэй яваа. За үүнээс бол намын орооны яг 61 гишүү. Намын хяналтын орооны бас 3 гишүү. Тэгээд хадаг сонины пүүж яах маань явж байгаа. Эмчлийн холбооны Ганбаатах манаас явж байгаа. Ингээд ийм бүрэлдэхүүнтэй явж байна. Тэгээ манай аял өнөөдөр Бээжин хотод нэг хоноод энэ зоо парк шоуны өөр зөвлөлбөр олимп болсон. За мөн одоо Тямны талбай гэсэн ийм Бээжин хотын бас жуулчдын гол одоо үзэх гэж ирдэг энэ газруудаар аялаад маргааш Чэжүү хот руу Чэжүү арал руу ниснэ. Тэгээ Чэжүү арал дээр 4 хоноод уцаад одоо бас Бээжингээр дараад нутаг утсан та. За баярлалаа. Үсгэлэнт бас Чэжүү арал дээр дахин уулзцай төхөө. За баярлалаа. Hey Jude, don't make it bad. Take a sad song and make it better. Энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бүхэнд нэг төргөө тэгээд 2012 оныхаа сонгуульд бүгдээ амжилттай оролцож тэ бүгдээ хамтраад ялалтанд их амжилтанд хүрэх байхаа гэдэгт бас итгэлтэй байна. Тэгээд энэ Чэжүү арал дээр бас очиод энэ аялал маань үргэлжлээд илүү их сайхныг үзэж бүгдээ бас намын гишүүд маань бүгдээ ойлголцож сурч бас сайхан байх байхаа итгэлтэй байна. The minute you let her under your skin, then you begin to make it better. And anytime you feel the pain, hey Jude, refrain, don't care. За тэгэхээр одоо бид ингээд Бээжин хотын шилдэг түрээлэнд ирсэн байж байна. Бээжин хотоор ингээд бүгднээс хойш аяллаа. Тэр хэдэн газруудыг үзлээ. Ерөнхийдөө сэтгэл ямар хөө байна? Аялал маш сайхан байна. Сэтгэл хөдлөл их өндөр байна. Биднийг одоо энэ сайхан аялал зохион байгуулж байгаа мөнх болрынхаа болортоо талархал илэрхийлээ. Урд өмнө одоо амьдаар нь үзээгүй сайхан амьдтыг үзлээ. Их сэтгэл хангалуун байна. Сайхан байна. Таны хувьд ямар бол? Үнэхээр энд ирээд энэ зааныг бас хараад байж хахад айгүй тийм амар амгалан сааж ин л да айгүй дөлгөө. Тэгээ бас их гоё санагдаад бас наан би тэрээс хатаж үзлээ бас. Тэгээ ер нь гоё юм аа ер нь зааныг хараад бас тэгэл эв нэгдэл тийм амар амгалан дөлгөө өнтөг тийм буюу өөр ирэхгүй бодогдож байна. So let it out and let it in.
Монголын сангийн нэмэлттэйгээр Бээжин чэжүү аялал хийж байгаа. Бээжингийн эхний өдрийн аялал маань үнэхээр сайхан болж байна. Яг энэ өдөр чиний Бээжин амид болсон гэж одоо сонирхож байна. Тэгээд энэ өдөр бол хятадын Эвэн сарын буюу одоо цагаан сарын хамгийн одоо сүүлчийн баярын өдөр юм байна. Энэ өдөр бол нэлээд солиуд уудуулдаг. Одоо хаана үйлдвэрээс бүх газар маш их солиуд уудж байна. Амрах боломжоор огтаад байна. Тэгээд бид нар бол одоо сайхан сонирхоод ингээ гадуур явж байна. Тэгээд 21-р зуунд хятадын зуун гэж одоо яаж байгаа. Эдийн засаг нь одоо хүчрэгжин мандаж байгаа энэ хятад улс тийм ээ. Өнөөдөр хүн албан одоо ямар хөө алж байгаатай хичээлтэй байгаа гэдэг нь энэ Эвэн сарын одоо энэ зохион байгуулж байгаа үйл явдлыг батлаж байгаа. Бид нар хятад ард улсын нийслэл Бээжинд байж байна. Тэгээд өнөөдөр бол Эвэн сарын хамгийн сүүлийн өдөр гэж байгаа. Бид нар одоо гудамжинд бас тийм ээ. Хятадын ард түмнээс баярын хооцол явж байгаа. Сэтгэл өндөр Гурван сайхан сумын ондогчтой өлзий удаад микрофоноор шилжүүлээ сэтгэлийг сонсомоор байна. За ингээд өнөөдөр шинэ 15-ны бэлэгцээ өдөр Бээжин хотын шинэ гудамжинд бид одоо манай арчсан маань үндэсний зөвлөлт хорооны гишүүн Мөнхөдрийн урилгаар Бээжин чэжүү аяллаа одоо анхны шөнөөр Бээжин хотод өнгөрөхөөр ингээд энэ сайхан 15-ны бэлэгцээ өдөр тохиож энэ сайхан өдрийн мэндийг Ондгоо аймгийн 3 сайхан сумын нийт ард түмэнд Бээжин хотын гудамжинд хүргье. Бидний аялал бол их сайхан болж байна. Бид одоо өчигдөр өглөө Улаанбаатараас гараад ингээд Дундгов аймгийн Ардчилсан намын гишүүн нийт 67 оны бүрэлдэхүүнтэй аялал маань үргэлжлэж байна. Тэгээд яг одоо Бээжинд нэг өдөр аяллаа. Бээжингийн аялал маш өндөр сэтгэл төрүүлсэн. Тэнд одоо Бээжингийн амтны хүрээлэнгээр аяллаа. Мөн одоо уран барилгын гайхамшигыг үзүүлсэн шоуны өдөр гэдэг зөндөө Бээжин хотын сайхан одоо олон аялжуулчлалын анхаарлын төвд байдаг сайхан дорсолтой газруудаар зочлоо. Сэтгэл өндөр байна. Тэгээд үүнийхээ үр дүнд ч гэсэн үнэхээр сайхан амраад эрч хүчтэй их зүйлийг хийдэх бас тэр сайхан энергийг бас хөндлүүлж байгаа гэж бодож байна. Одоо чэжүүр аялал маань үргэлжлэн ишөөлөө сайхан байх бах. Тэнд маш дог цаг мөчийн өнгөрөх болно. Тэн миний талбайгаар аяллаа. Ингээд одоо бид тоноглоод өнөө өглөө чэжүүр Бээжингийн энэ капитал гэсэн энэ авраг том нисэх онгоцны буудлаас Korean Air-ийн компани онгоцонд суугаад одоо нисэх гэж байна. Ингээ хэдэн цагийн дараа чэжүүд очино. Энэ үед бол одоо бид 3 хоног амрах чэжүү арлаар аялах ийм том аялал биднийг хүлээж байна. Маш өндөр сэтгэлтэй байна. Энэ Дундгов аймгийн Ардчилсан намын хорооны нийт гишүүдийн өмнөөс одоо энэ аяллыг зохион байгуулж байгаа хүмүүст баярлж талархснаа илэрхийлэх байна.